Харилцаа холбооны зохицуулах хорооноос хийсэн судалгаагаар 7-оос 12 настай хүүхдүүдийн 50% нь харин 13-аас 18 наснуудын 77% нь Facebook хэрэглэдэг. Үүний 96% нь Facebook бол 89% нь Messenger ашигладаг гэсэн байна. Харин Facebook ашигладаг хүүхдүүдийн 87% нь цахим халдлагад өртөж байжээ. Иймээс боловсролын яамнаас 16 хүртэлх насны хүүхдүүдийг олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглох хуулийн төсөл боловсруулж байгаа юм. Харин сурагчид үүнийг дэмжихгүй байгаагаа илэрхийллээ. Манай үеийнхний дунд гэвэл маш өндөр байдаг. Яг гэвэл бараг одоо сошиал орчингүй амьдрал гэж бараг төсөөлөгдгөө байсан шахуу тийм өндөр байдаг. Ер нь бол нэлээд их байгаа гэж бодсон. Тэгээд миний хувьд бол яг Instagram гэдэг аппликейшнийг илүү их ашигладаг. Facebook-ыг бол тэгээд нөгөө заримдаа цахим хичээл ордог. Тэгээд тэрийг цахим хичээлээ үзэхдээ Facebook-ээрээ нөгөө группээрээ дамжуулаад багш нараасаа хичээлээ авдаг. Тэгээд бусад өөр мэдээллүүдийг авахтай Facebook-ыг ашигладаг. Тэгээд Instagram-ыг бол тэгээд өсвөр үеийнхэн бол бүгдлийг ашигладаг. Ер нь нийлэх. Ер нь бол манай үеийнхэн ихэнх жоохон эсрэг хүлээж авах байхаа. Ягаад гэвэл яг даалгавар маалгараа ч юм уу хийгээд эсвэл зүгээр ингээд яг тухайн цагтай болчвол илүү амар ах. Яг өдөрт эдэн цаг үзэн шүү гэд яг тийм зүйлтэй. Манай үеийнхэн тэгж хориглоод хэрэггүй байх гэж бодож байна. Яг доод үе рүү бол зүгээр л гэж бодож байна. Одоо ингээд усны хэрэглэгээ мэдтгүү одоо тийм донтолсон хүүхдүүст бол хориглох зүйтэй гэж бодож байна. Яг хөө хязгаарлахад жоохон хэцүү л байх нөө зарим мэдээллүүдээ авч чадахгүй. Одоо яах гэж хаах гэдэг юм бол гэж ярилцаад яриад тийш. Олон нийтийн сүлжээ гэдэгт Twitter, Instagram, Facebook, Snapchat, TikTok зэрэг хамарна. Мөн сүүлийн үед хүүхдүүдийн дунд цахим хэрэглээ их байгаа нь донтолд үүсэх нэг шалтгаан болж байгаа юм. Харин 24-р сургуулийн хувьд хүүхдүүдийн утасны хэрэглээг хязгаарлах зорилгоор хичээлийн хугацаанд утсыг нь хурааж авдаг. Мөн шаардлагатай тохиолдолд хүүхдүүдэд утсыг өгдөг байна. Гэвч хүүхдүүдийн дунд цахим хэрэглээ өндөр байгаа нь эргээд тэднийг эрсдэлд оруулах, үе тэнгийн эрэлхийлтэнд өртөх шалтгаан болдог гэлээ. За ерөнхийдөө бол яг одоо энэ цаг үетэйгээ нийлүүлээ хүүхдүүд маань бол цахим хэрэглээг бас маш их хэрэгжилж байна. Тэгээ үүнтэй холбоотой бол яг нийгмийн ажилтны зүгээс үзэх юм бол хүүхдүүдийн дунд тэр дундаа яг өсвөр насны буюу 6-7, 8 дугаар ангиудын хүүхдүүдийн дунд бол үе тэнгийн дээрлэл цахимаар үйлдэлүүд бас гарч байгаа. За эндээс үүдээд үзэх юм бол хүүхдүүдийн цахим хэрэглээ маш өндөр байгаа. Энэ дээр бас нэг эцэгхийн харах хяналтад оролцоог бас сайжруулмаар байгаа. Боловсролын яамнаас 16-аас доош насны хүүхдийн олон нийтийн сүлжээг хязгаарлах хуулийн төслийг боловсруулж байгаа хаврын чуулганаар өргөн барихаар төлөвлөжээ. Ингэхдээ холбогдох олон улсын компаниудтай эх 7 хоногоос захимаар уулзалт зохион байгуулах юм. Хэрэгжихийн тулд бол бид бүхэн зүгээр нэг хууль гаргаад хориглоод орхих бол нэг хэрэг. Хамгийн гол нь хэрэгжих тал дээр нь тэр олон улсын тэр үндэстэн дамсан компаниуд ба штэ Facebook ч юм уу тий одоо Twitter X болсон одоо болцсон. Эднэртэйгээ ойлголцож хамтарч ажиллах. Хоёрдугаарт эцгийнх нь бас оролцоотой болж эхэлж байна. Хяналт хэрэгтэй болж байна. Гой энэ боловсролын байгууллагууд сургуулиуд өөрсдөө яг энэ даалгавар эднэрээ тэр Facebook Messenger-аар өгдөг. Facebook Messenger дээр групп зохиочоод тэгээд тэр групп дээр даалгавраа тавьдаг байдаг. Энийг бүгднийг зогсоогоод ийм цогц арга хэмжээ явж ижил энэ хэрэгжиж эхлэх юм бэл. Гэхдээ олон нийтийн сүлжээг хязгаарлахдаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд халтахгүй байх, дэлхийн хөгжлөөс хоцрохгүй байхад анхаарна гэдгийг албаныхан онцлоо.